Hm, peab mitu minutsi siin toimub läbi Monday. За. За тэгээд олон таваа бүх шууд техник шинжилгээ байна маркет гэж юу явах байгаа. Энэ цаг үед YouTube ямар ч зүйл хийсэн гэж байна. Одоо байна social media-аас хашиг Facebook гэдэг яг. За. За сая хавсан цай өдрийн хооронд нэг юм боллоо. За бүсэн талаар энийг хэдүүлээ бол ярилцж ирсэн. Трамп маань өөрөө хуучин 2023-аас 2020 оны хооронд эргэлтийн хариуцлага байхдаа Twitter гэж маркетинг нэлээд хамаардаг байсан гэдэг хэлдэг. Facebookгүй байх нэлээд захиалгын бодлогод нэлээд нөлөөлсөн хэрэгтлүүдийг өөрөөр хэлбэл гэж азуулуудыг хийдэг байсан. Муу гэдэг нь дуусал байвал хэлээрэй. Чамтай альбом шаардлага авъя. Нэг кодаа чи. Зэ. Зүгээр нөө. Тэгээд дондор натруу юм бичиж сод байна гэдэг хэлээд. За тийм байсан. За тэгээд яг тэрний байдалтай одоо өмсөн талаар хэлж ярьж ирсэн тийм. За нөхөр ерөөдөө Канада, Мексик, Хятад гуравт ингээд тарифын дахин тариф нэмэгдүүлэх тийм. Одоо ч бүгд юм байна. Такс буюу тариф нэмэгдүүлэх нэг шийдвэр гэсэн өнгөрсөн хагас гаргачихжээ. За энэ маань өөрөө за Канадад юу болоод ажиллаа гэдэг тэмдэглэгийг оруулах юм байгаа. За Канада, Мексик улсууд дээр 25% бүгд найрамдах Хятад улс дээр 10% тариф нь болсон. За ийм үйл явдал болсон байна. За энэний нөлөөгөөр мэдээж доллар маань маркет брийн Азийн хацал нэгтгэхүйгээр бол capital бишиг чангарсан байдалтай нэгдлээ. За гэвч техник шинжилгээ харах юм бол нөгөө л нэг хашиг өмнө эсэргүүцэл үзүүлээд байсан. Одоо resistance бүсээр иргэд үйл ядаг онож байгаа харагдаж байна. Одоо нэг байдлаар мужиг хандлага орж байгаа мэт харагдаж байна. Мэдээж маркет брийн яаркийн хацал нэгдэггүй байна. Хацалын байна. Тэгээд цаг үед бид нарыг хийж байна. Тэгээд нэлтийн үеэр орон индекс яг хөгжлөнтэй байх юм бол сандаахад үүдэг. Ямарч нэг яриад байсан ингээд ер нь захиалгыг нэлээд божигноо тахтай. За ямар хуу Трампын засгийн газрыг ямар хуу бодлогыг цаашдаа баримтлж явах вэ? Цаашдаа харилцаа хийж байгаа харилцагчид маань нэлээд ойроос түн шинжилгээ хийж. За энэ шийдвэрүүдийг бас харж явж явахгүй бол ингээд тэгэхээр хашид нөлөөлөд байдаг учраас энийг хэлээдсэн юм аа. 13-аас 10 оны хооронд арилжаа хийжсэн хүмүүс бол энийг маш сайн надад хэлэх мэдчихэж байгаа баг тийм. Ингээд хуучны хэрэгүүд мэдчихэж байгаа баг. Тэр үед бол X биш Twitter гэсэн зэрэгээл хашид нэг нөлөөлөлтөд байсан юм байна. За тэгээд өөрийнх нь баримтлаж байгаа бодлого болохоор Америкт хүрээлэр Америкт бүтээгдэхүүнүүд маань үйлдвэрлэлүүд Америкт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдийг бол тактаар чөлөөлөд ингээд одоо дэмжиж өгнө. Харин эсвэргээрээ гадны татварыг орж ирж байгаа. Гаднаас үйлдвэрлээд Америк руу орж ирж гаргаж байгаа юм гэдэг өндөр тариф байна. Яриад тэрийг л ерөөсөө шууд хэрэгжүүлж эхлээд албан үүрэг ажиллаа бол аваад удаагүй байна. 2 дахь 7 руу орж байна. За үүний учир шалтгааны улмаас өнөөдөр маш олон зүйлүүд бишигээ доошоо гявтай яасан гол онцлог зүйлүүд бол энэ байлаа. Энэ амралтын өдрүүд. Доллар индексээр үргэлжлээд цаашаа унах. За энийг үнэхээр хятадын за энэ мэдэн дээр харчих. Хятадын одоо яг дэлхийн бодлооны тий одоо доктортой тийм ачаал сонирхлын зөрчилдөг илэрхийлэх юм дэлхийн бодлооны организашн бол энийг бас чаленж дуудаа. Үндсэндээ энийг эргэж хараач гэсэн юм юуг бол чаленжийг бол явуулах юм гэлээ. За Мексик, Канада гэдэг Америкийн зөвсөн хоёр хэлэлдэг хурц орнууд байгаа. Хурц орнууд дээр хүртэл илүү өндөр тарифтай байгаа. За тэгээд энэ маань өөр энерги бүтээгдэхүүн дээр дийлэх ойлын ашиг гэдэг нь бүгдсүүлээд ярина. Тэгэхээр Канада, Мексик ч нийлээд Америкийн яг нефтийн түүхийг боловсруулах бүтээгдэхүүний 25% нийлээд Америк нийлүүлдэг юм юмцтай. Статистиктай юм байна лээ. Тэгэхээр одоо нөгөө буцаад тариф өндөр болчихж байгаа учраас иргэд энэ хоёр улс орны эдийн засаг нөлөөлнө гэсэн юм бас стрит байц юу болж хэлж байгаа. Тэгээд энэ цаашдаа яг энэ хэрэгжүүлээд эхэлчихсэн зүйл болчиход байна. Ингээд нөгөө нэг ерөнхийлөгч байж хугацаанд эхэлсэн бодлооны дэм цаашдаа үргэлжлээд явах чиг хандлага руу орж ийн удаа гэж анзаарах гэнэ. За тэгээд ингээл цаашдаа мөн л ялгаагүй Трамп юу хэлж чинь юу жиг чинь ямар бодлого цаашдаа хэрэгжүүлэх нь маш оройс анзаарч явахгүй бол ингээд замагтгүй свинг хугацааны дунд хугацааны харилцаач байх юм бол ингээд хагас бүтэн сайн өдрийн дотор л ингээд мэдээлэл гаргаад аншиг дэшид дошоо хөтлөгчдөд нь бас зүй тогтлоод өмнөх өөрийнх нь албач явах байсан учраас энэ дээр бүх харилцаач дараагийн 4 жилийн хугацаанд анзаарах юм. За үүнтэй мөн ялгаагүй цаашлаад индексийн төлөв байгаа тийм. За энэ шууд ойлтой байна. За ойл гадрын бас маань өөрөө мэдээж энд нэг юм сонирхолтой юу байна.
Ам- Америк нь Канадад 10% импортын такс тавьсан. За Мексикт бол 25% такс тавьсан. Energy гэдэг юм уу? За энэ дээр oil energy гэдэг юм байна. За тэгээд энэ түрүүний яриадсан 25% ингээд нийлүүлдэг Америк руу. За тэгээд Африк нь өөрөө ер нь ойрын хугацаанд нийлүүлэлтийг одоо ихсэхгүй гэсэн ийм чиг хандлагатай төлөвлөгөөтэй байх. Тэгээд нийлүүлэлт орж ирэх бол ханш мэдээж шиг өссөн томцмол байдал үүсгэх юм бол нийлүүлэлт тутмаг байх юм байна гэж ойл гадрын системийн бүтээгдэхүүн дээр нийлсэн төлөвлөлт гэж байна. Ханш өсөх чиг хандлага байна. За өнгөрсөн 7 хоногт хэдүүлээ тус техник шинжилгээ хийх юм бол за энэ хүч санагдах болж байна. За энэ оног яваа channel харагдсан. Тэгээд энэ channel дээр эзэн нь short харилцааны төлөвлөгөөр эзэн нь long харилцааны төлөвлөгөөр ажиллагаа гэдэг юм. Шинжилгээ ярилцсан байна. Ашиг бол цаашдаа даны дуусах бодлоготой Трамп өөрөө хэлэлцээ бас Америкийн улсуудтай хэлэлцээ нийлүүлэлтийг хийсгэйч. Стивен ойлын хашиг унгаагаад өгөх юм бол энэ дан чинь өөрөө борон дуусна гэж шүү дээ гэдэг талаараа ярьсан боловч эсрэгээр Африкууд өөр үзэл бодолтой байгаа илэрхийлжтэй. Тэгээд уналтын хөтөлбөрийн channel маань ханш маань ямар тач өнөөдөр юм хөтөлбөр бол гараад ирсэн ба бишиг юм батгүй. Тийм баг маань өөрөө юм тухайн үед ярьжсэн шортын алсын төлөвлөсөн шалтгаансан спорт бизнесийн төсөв гэр солигдож байгаа бүстэй хатгаад өөр юм явсаар ирсэн байна. Ингээд цаашдаа ингээ хараад үзэх юм бол хэрвээ Африкийн зүгээс нийлүүлэлтийг хэрэгжихгүйгээр тэгээ яг одоогийн байлаа хിവэр нь байх юм байна. Цаашдаа доллар мэдээж чинь нөгөө доллараар ажиллаж бүтээгдэхүүн чинь доллар чангараад гэхээр одоо гадны чинь боловсруулаад гаргаж ирэх хөрөнгө өөр өндөр болно. Тэр мэдээж чинь бүтээгдэхүүн чинь үнэ өөр өсөж явна гэдэг зарчмаараа өнөөдөр өсөж гарч ирэх шиг боллоо. Тэгээ энийг бол бид хаашаа өсөд юу богино хугацааны өсөлт бий болов уу гэж шууд болон техник шинжилгээгээ харахад байна. Тийм хөлөмж гарч болохоор за хэдүүлээ өнгөрсөн 7 хоногт за энэ өмнөх нэлийн одоо хугацаанд ажиллаж байсан волюм өндөртэй байна шалтгаан. Бизнес нь бодсон. Supply ороод байсан зүйл ихсэл гарч ирсэн. За ингээд энэ зүйл нэг шалгалт байлаа гэсэн юм бодлоо. Хүлээж исэн боловч хараахан байх шиг арай хөдөлгөөн мөн гүйцэж очиагүйгээр ингээд энэ техник шинжилгээний үнэлтийн чанал авах шийдэлтэй ороод ирсэн харагдаж байна. Бид чи баг болон донд цагийн дави бодож үзчихсэн багтрийн хаяа зэрэг тренд өөрчлөлт магадгүй юм байна гэх. За энэ зүйлийг яг одоогийн байдлаар үзүүлээд байна. Гэхдээ энийг цаашлаад веб бас өөр мэдээ холбоод дараагийн төдийн удаа нийлүүлэлтийг багсч юм. Хэвээр нөлөөлөх байна. Долларын чангараас цаашаа үргэлжлээд явах уу гэдгийг харж иж ойлын гадрын төсөл гэдэг нь цаашаа хэрхэн яаж үргэлжлэж болох вэ гэдгийг бас арай илүү бодож байна. Одоогийн байдлаар бол ханш маань өөрөө хэдийгээр тренд эргүүлэгчийг хандлага орсон ч гэсэн энд байгаа дараа уучнаар support хийсэн байна. Demand хийсэн басыг эргүүлэх шалтгаантай байна. Supply гэдэг байгаа юм бус очоод хоёр харагдаж байна. Ойлоос хүчтэй өсөлтийг гаргаж ирэх юм бол энэ бүсээ дэше өсөлтөж таашаа юм байна. Өөр гарч ирэх бол одоо ийм бүсээ гаргаж иж арай илүү confirmation томоохон бүсээ болох юм байна. Одоохондоо одоохондоо ямар ч тренд хийх нөхцөл хангалттай confirmation үгүй энэ зэрэгээ татаад ирэх бол унах боломжтой. Таашаа яг энэ волюм дээр байгаа юм яваалтай байгаа яг энэ хажуугийн хөдөлгөөн шилжиж байгаа энэ бүс дээр илүү бас $1 долларын ажлын нөлөөлөл инвест авч байгаа бодлогоос болоод ашиг хэм таахта энэ дотор ажиллаж байгаа. Тэгэхээр бишэгийн зүйл доошоо харилцаалаг биш дараагийн тренд рүү шилжиж байгаа. Одоо энэ дунд цагийн энэ уналтын трендийг доошоо үргэлжлүүлэх зүйл энэ доороос гарч ирсэн трендийг хашаа үргэлжлүүлэх гэдэг хоёр шийдвэр байна. Энэ хоёр бүсээ сандарч байж магадгүй мэдсэн жоохон swing гарна гэдэг чиглэл бол гарч ирэх байна. За арай илүү мэд swing скалбар төрлийн харилцааг хашиг яг энэ хоёрын хооронд одоохондоо хашиг энэ хоёрын хооронд ажиллаж байгаа бол хамаагүй safe юм болоо ба гэж харагдаж байна. За заалт руугаа шундаад орчих бас долларын индекстэй тун болоод очиж байгаа мөн талбай өнөөдөр бас алтан байж байгаа гэх юм. Гэхдээ маань өөрөө фьючерсээ гацах гэдэг нь 7 хоногт all time high. Явуулцаагаар өмнө залтын ханшид 2060 байдалтай чагтан гэж харагдаж байна. За ингээд иргэд техникийн хэлбэрийг харах. За энэ доороос очиж байгаа төсөлтийг энэ хүмүүс сэрэний чанал төсөлөд энэ хүмүүс алаад байгаа төсөл мөрөжлөлийн боонс хараахан болоогүй юм байна. Яг юу онхын бол техник шинжилгээ машин олон конфирмашн дутуу байна болоогүй юм гэж хэлсэн. Тэгж өмнө гарч ирсэн нь бол гарч шиг байна. Тэгээд хаашаа гарч байна гэсэн нь таны өнөөдөр онцлог маань өмнөх олон ханшид гарч байгаа. Асуудал тийм унах болоогүй байгаа нь анхаарч чинь доороос одоо бай болон хангалттай орж ирж байна гэсэн үг байх нь. За магадгүй гэхдээ бид ирээдүйд тааж мэдчих чадахгүй учраас яг энэ бүсүүдийг энэ дээр тааж байгаа энэ хөдөлгөөн өөрөө ямар машин бүтцийг дээд одоо зөв хөдөлгөөг татчих гэж ярьдаг. Би болгоснаас хамаарат
бид ажлын хашиг гаргаж болох юм. Энэ хажуугийн хөдөлгөөнөөр шилжиж байгаа дараагийн хөдөлгөөнд илүү шилжих чиг хандлагаа олчихгоо та гэж би бодож байна. За одоогийн иймэрхүү нөхцөл байдал дээрээс ямар нэгэн ажлын шийдвэр гаргахад бол том хэцүү. За хангалттай аншиг тодорхой болох зүйл тогтолцоо энэ чи дэшегээ доош supply demand зүйлийг үүсгээд өөрийн гэсэн процессыг хангалттай үүсгэсэн дараагаар нь ингэж хоёр дэшегээ ажиллаж цаашлаа тодорхой хэмжээний хугацааг бас зохицуулдаг шүү дээ. Ингээд хажуугийн хөдөлгөөнөөр орсныхаа дараа ямар ч бүтээгдэхүүн яг галзуу усыг галзуу унах цагийн болсон бодол тэ өсөлтийн тренд явж байгаа юм бол хүчтэй өсөж явждаг үе байдаг ч гэсэн тэгвэл хажуугийн хөдөлгөөнөөр шилжих юм бол за яг энэ өмнө болж исэн төлөвлөлттэй адилхан тодорхой хэмжээний зав зав гэж харцуулдаг. Энэ хүү бүтцийг алтан дээр хүлээж байгаа дэшегээ ажиллаж байгаа төлөвлөгөөнөд гараад үүсдэг юм бол алтан дээр арай илүү магадлал төртөө ажиллаж хийх юм болов гэж харагдаж байна. За өнөөдөр бас нэг тийм юм байна. Нөгөө долларын индекс маань өөрөө өссөн одоо дахиж өсөж гардаг гэсэн яг одоо биш юм байна. Үүний дараа долларын индекс одоо чад алтай маань өнгөрсөн 5 дахин хаалтын хажууд байгаа юм болчихсон байна. За хэвлээ энэ 7 хоногт ер нь ямар Трампын журналаас гадна энэ 7 хоногт ямар мэдээлэл өгсөн. Гарч явах хэрэгтэй гэдэг юм хаач за энэ manufacturing юм байна. За хоёр дахь яг одоо стратеги юм ажлын чимээ ажлын одоо байх болж байгаа мэдээлэл гарч ирсэн. Энэний материалуудаас өсөлтөд энэ бол байна. За энэ чинь нэр non farmтай болоо биш үү? За тийм. 10 удаа нэг 5 7-ны 5 удаа non farm гардаг. 3 өдөр яг энэ ADP-ийн судалгааны non farming болцсон таамаг гардаг. Энэ одоо паншин тек супер нөлөөд үзсэн мэт хантай гардаг. Яг сүүлийн үед ковидос хойш бас нэг жоохон зэрэг гарчдаг тохиолдол байдаг болчиход байна. За яг энэ мишэн төгөл бас жишээ байна. За тэгээд 5 дахь өдөр 7 хоног бол non farmтай байх юм байна. Non farming гэдэг хэлбэрийг мэдчихэж байгаа баг. Тэгээ сүүлсийн төгсөн болоод farming үйл ажиллагаа явуулдаг. Тасбар тасбар бий болж байгаа шинээр бий болж байгаа. Одоо ажлын байр мэдээлэл гарчдаг. Энэ маань өөрөө одоо ажлын төвшин болоод Америкийн эзэн улсыг хэрэг ажлын байр бий болж байгаа даа. Яг энэ хотод амьдарч байгаа хүмүүсийн юу гэдэг мөнгөний зарцуулалт ажлын байртаа байж чадж байгаа юу гэдэг эзэн нэг ингээл гэдэг учраас энэ тодорхой хэмжээний талгаанууд гэж үздэг мэдээнүүд манаас юм. Тав дахь яг энэ мэдээнээс бас боломжтой байх нь байна. Тэгэхээр өнгөрсөн тавтад бас л хүчтэй өмж орж ирлээ шүү дээ. Халтын хэмжээ. Тэгэхээр яг тэр үед өнгөрсөн 5 дахь өдрийн хөдөлгөөний тэр онцлогыг яг Трампын тарифын биелэлт байсан юм байна. Тэрийг бас хагасаар өгөх гэж байна. Маргааш нь байсан байсан. Энэ өсөж явж исэн. Насаки юм. Яг хаалтаасаа өмнө иргэд өсөж явж исэн. Хөдөлгөөн маань онцлог байсан гэж байна. Tapos хаагсан дахиад энэ дэвцэн өнөөдрийн шатны мэдээлэлтэй холбоотой байна. Тэгэхээр хамаарчих шиг боллоо. Тэгээд өнгөрсөн хэд төлөв чинь бас дата нээжтэй нэг өнгөрсөн хавцад хэлэлтэй байдаг. Болон номер байна. Тэгвэл татлын юм бид нөхөх хөдөлгөөнүүдийг заах магадгүй талаар ярьжсэн болно. Жууд тавтад. Зингээ цаах юм байна. За насакти технологи компаниуд болсон ES индексүүдтэй юу гэдэг энэ 7 хоногт анхаарах үед тэр энэ 7 хоногт хоёр том номинцлын 7 гэж ярьдаг. Том 7-гийн хоёр нь бас цагаагийн байдлаар гарч байгаа. Google болоод за хоёр дахь шин хаалтаар Google Alphabet буюу Google цагаагийн байдлаар гаргаад за дөрөв өдрийн хаалтын дараагаар юу байна? Amazon гарч ирсэн. За Amazon гарч. За мэдээж өнгөрсөн 7 хоногийн Tesla, Meta гэсэд өөр нөгөө юм байна. Microsoft гэдэг энэ компаниудын програмын тайлбар гарсан ба яг тэр гарах үеийг хаалтын үеийг бас хашман хэдийг нэг тийшээ тэр чихтэй хөдөлгөөн авч явах гэсэн мэт савлаатай хөдөлгөөн байна. Тэгээд шүнэн дээр гараад маргааш нь андарсан байгаа шиг энэ хөдөлгөөнөөс гарч ирсэн. Фикстэй тоглоом гэсэн. Манай болон хогоор чигээр нэлээсээ өмнө 3 нэлийн хүчтэй нэртэй амчаад хөдөлгөөн ажиллаж өссөн боловч энэ өсөлтийн дунд яг Нью-Йоркийн сешн дээр нэмэр савгаан үзсэн. Байж ханш маань авах юм. Тэгэхээр DeepSeek гэдэг AI-ийн хятадас гаргасан AI компани нэлийн хүчтэй компани гараад ирлээ гэсэн айцаас хөдөлгөөнтэй маркет маань гапта доошоо нэг чихтэй унсан юм. Аппликейшн гэж гаргасан. Яг энэ DeepSeek-ийг асуудал авсан чинь баримт талаар асуудал юу байна гэсэн мэдээлэл бас вебсайт дээр бичлэг гаргаж хийсэн даа тэр үнэхээр мэдээ юу гэсэн үг гэдэг байна. Америкчууд бас мэдээгээр инфляцийг татдаг.
престэй гадагш дээр тэгэхээр сэлгэд стопд хахад нэг ямар үгнүүд байгаад гэдэг болоо. Хин нэг шууд яг тийм зов мэдгүй байх таамарсан. Одоо энэ талаар хэдүүл ингээд энэ хоёр компани эсэлтийг савын дэлхийн харах юм байна. Батад Manfarma гэж харах юм байна. Просто супер хэцүү байгаа. Дизайн чи фонтс зэрэг нэг шүтийн ярианууд бол шин бомбоор байна. Тэгэхээр одоо эн чи ямар нэгэн ийм хөдөлгөөнүүдтэй. За энэ өнгөрсөн 7 хоног бас стат гэдэг нэг юм ярихад яг л нэг болон портфолио заагч байна. Энэс сүлтийн хөдөлгөөнийг гаргах боломжтой байгаа биз дээ. За энэ сэсийг өнгөрсөн нэгтгэхийн хэсэгсэн чигс уналтаас нэргээд төсөлт. Ихэд энэ зөвхөн гарч бол таамаглаж болдсон. За энэ чи одоо байсан шиг болсон. Шалгах боломжтой байсан. Ямар ч байсан энэ волюм болохоор иргэд хэдийгээр хөдөлгөөнүүд маань уналт төсөлтийг юу гэсэн чинь яг өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-ээс хойш үзүүлээд байгаа. Ажуугийн хөдөлгөөн дотор чинь өөрөө дэшид ашиглаж авсан юм л хөдөлгөөн байна. Өөрөөр мэлчиг хандлагыг үүсгээд нэг трендийг үүсгээд юу санааш үсэж унсангүй. Тэгэхээр яг энэ волюм дотор ажиллаж байгаа юм л зөвлөл байна. Тэгэхээр ямар нэгэн томоохон трендийг үүсгэх нь юм бол яг энэ хөдөлгөөн дэшид ашиглаж тэгээд баавын арчлаар тренд тань баавын арчлаар бид дэшид lower high lower low үсгэх сигнал гаргадаг юм шууд тооцоолсон шиг байна. Баавын байдлаар бол мидсвинг болоод интрадей гэдэг ажиллаж байгаа. Яг энэ дотроо өөрөөсөө сетап бүлээж чагаад алсын үсгэх явах нь хамаагүй л байх юм байна. За энэ 7 хоног иргэд нэг шиг өсөж гарч ирж байгаа гэдэг. Окей. Мантлал юу болох байна те. Нэлээд кариг энэ чи хангалттай бүтэд үүссэн дараагаар бас нэг шинжилгээ хийхгүй болов ганц өөр асуулт хийж үзэх бол боломжтой болох чинь маань өөрөө яг энэ process энэ чи ингээд нэг чинс бай болсон байгаа юм харж байгаа боловч хэрвээ маркет онцгой болсон бол ямар ч хайрын боломж нөхцөл байна. Тэгэхээр энэ оролдлогууд нэг тийшээ дахин үзэх хоёр талын альтернатив хөдөлгөөнд хүрэх зүгээр байх юм үүсэх. Энэ чи одоо дата үсэж байгаа энэ ханш маань өөрөө хангалттай бүтцийг бас бий болгоод илүү маркет онцгой боломжтой болгож ирснийхэн дараа гацсан юм шиг байна. Илүү зүгээр болчиход байгаа. Жохон хацсан хүлээн үзэх болж байна. Тэр өнөөдөр манай шаардлагатай байдал яг бол ямар хөө бүтцүүснөө өнөөдөр шууд фэшн өсөж чадах уу? Өөр яг өнөөдрийн жижиг яг тийм үү. Зөвхөн гаргаж үзэх. Тэр яг настай юм гэдэг нь өөрөө зөвхөн настай гэж байна. Энэ чинь бид шууд ихээр нь бай болдог бүгд чи price action гэдэг. Бид ч одоо төлөв нэг тэр ч чанаа арга болчихсон байна. Зөвхөн энэ надад байлгаж байгаа. Бас яасан би бол миний хувьд өөрийнхөө гэж ашигладаг арга талаар үзсэн price action гэсэн байна. Стараад одоо энэ хангалттай хөдөлгөөнийг бид бас эцсийн үсгийг бүлээх юм гэдэг болчихоо. За ойл одоо энэ ярьсан баялаг болсон гэж байна. За окей. За яг өнгөрсөн 7 хоног ярьжсэн те. За үнэхээр дэшигээ гарч ирэх хөдөлгөөн гарч ирээд тэгвэл дэшигээ higher high гэсэн наашаа болоод энэ чи buy орох гэдэг ямарч юу байна. Энэ хөдөлгөөн гараад цаад ирэх байх гэдэг нь бүлээн байна. Стаар бол энэ маань өөрөө яг л энэ түрүүний богд гэсэн яг нэг волюм дотор хөдөлгөөн материал арай илүү байгаа юм. Энэ чинээс бас болсон нэг supply гэсэн зүйл байна. Башаа гэсэн материал хэлсэн ажиж чадсан байна. Бид юм агрын дэкстэй долларын чагатай байгаа гэсэн үсэг харагдсан. Coin мөнгө болсон гэдэг нь ч байгаа. Яа, тэйк бүтээгдэхүүн ашиглаж авч яваад эсвэл одоо энэ хэлний ачаан мэдээлэл төсөөр мэдээлэл олж хөдөлгөөн гарч байгаа анзаардаг байгаа. Тэгэхээр магадгүй энэ бодлын яроол энэ доошоо гарч ирсэн хөдөлгөөнүүд хэрвээ бий болох юм бол гэдэг нь зөвхөн да бид наач гарч ирсэн бол хэрвээ ямар нэгэн спотер бүрэн боловч хийж байгаа. Чи энэ хөдөлгөөнийг гаргаж байж доороос нь чи тийм энэ хүү бодлын хөдөлгөөн болсон. Чи сетап бүтүүлж байгаа юм. Альцсан
봐요. 눈코가 tlaa고 шууд дэдлийн өсөж байгаа. Стэт гэнэ. Гэсэн. Магадгүй багтаа та мэдчих шүү. Чинчнээс баа явахад магадгүй гэсэн. Яг нэг бол юм байна. Дагуу хажуугаар хөдлөн чин дагуу гэсэн бэ. Биш манай надад болчихсон. Багтгаа гэдэг юм тийм. Тэгээд гон оо that's it. Яг ингээд авах хүү хөл үлдсэд юм чинь байна. Ямар ч цаг жижиг цаг гэдэг юм шүү. Тэгвэл цан лонг ярьж чам нөгөө нэг бол юм хаад нөгөө тишээ хөдлөнө гаргаж байсан байна даа. Тэгэхээр би ч тэр itu pasti ada cerita lah macam itu segala macam baik dan bisa secara jadi terus atau deh mental dia itu itu komunikasi sebenarnya jadi untuk di komunikasi bicara saya cuma bisa mengatakan bahwa sedang suatu kita bisa para itu yang masyarakat secara karena menjadi sudah sangat jadi tidak karena tetapi atau yang jahat itu maksudnya itu no kecontoh juga kan ini butuh habis untuk itu masalah pasti tak harus untuk itu pemberian itu hati benar ya dah oke terus sampai fokus ya dah ya kalau harus kita mesti punya ya yang kita social media ada itu bisa kita post lah terus make